Cryptoverse. Yeah, we took the crypto and verse of the Metaverse. Yeah. I'll be sure to check it out. Сайн байна уу? Та бүхний гэр бүлийн гишүүн Томсгөл Amcham-аас зөвхөн болгож байгаа Web 3.0 What's Next гэдэг ивентээр хүчрээд байна. За энэ ивент дээр болонгод олон улсын алдартай одоо Chainalysis Polygon гэдэг BZW гэх мэт томхон компаниуд иж оролцож байгаа юм байна. Хэдүүлээ ер нь юу ярилцж байгаа гэдгийг хамтдаа сонирхцгаая. Сайн байна уу? За бидний танилцуулга хийжсэн бирс төслийн баг маань энэ Amcham-аас зөвхөн буулж байгаа Web 3.0 гэдэг ивент оролцож байгаа юм байна. За тэгээ бирс төслийн ард байдаг баг маань Хүннүү Web 3.0 LLC гэдэг компани юм байна. Тэгэхээр Web 3.0 гэж компанийн нэрийг авсан юм чинь Web 3.0 ер нь юу гэж байгаа бирс төсөл? За Web 3 transition-ыг ашиглаад бид нэр NFT буюу одоо блокчейн платформ дээр Polygon суурьтайгаар түүхэн олдууруудыг баталгаажуулж өгч байгаа гэсэн. Гэхдээ хамгийн эхлээд бид нэр Монголда бол 3333 шиг пантеронуудыг гаргаж байгаа. Манай Монгол нэр маань Birst гэж байгаа. Birst гэж яад нэрсэн бэ гэж гайхчих магадгүй. Тэр бол яг энэ түүхэн олдуураас санаа авсан байгаа. Энэ яг хүннүүгийн үеийн олдуурууд болохоор Birst-ээр төлөөлүүлээд нарыг шүтдэг байсан бэлээ. Тэгээд бид нэр яг хамгийн ихний коллекшноо бас Design буюу нар гэдэг нэртэйгээр бас гаргаж. Тэгэхээр ерөөдөө Web 3.0 бид нар бол нарыг шүтэх юм биш үү? Нар сар бүгдийн шүтэн дээ. Тэрийг шүтснээр ямар нэгэн байдлаар бидэд ямар орлого орж ирэх лөө? Юу вэ? Мэдээж орлого болно. Бидний өөрөө бол Explore, Earn, Enjoy гэж байгаа. Explore-ийн хувьд бүгдээрээ маллахын ажиллагийн энэ 100 яг Архангай аймгийн Балгасын тал гэдэг газарт 6 сарын дундаас эхлээд бид нар бол маллахын ажиллагаа хийхээр төлөвлөж байгаа. За Earn-ийн хувьд гэх юм бол мэдээж өгөөж болох хэрэгтэй. Тэгээ энэ чинь бол хөрөнгө оруулах платформ шүү дээ. Хөрөнгө оруулалтын шугам яаж авах вэ гэхээр бид нар 2022 оны 3 дугаар хөлөөс эхлээд олоосод гарахаар төлөвлөж байгаа. Олоосоос орлого буюу одоо royalty-гоор өгөөжөө тараа Монгол платформоор олж байгаа бас royalty-гоор ч гэсэндээ өгөөжөө өгнө. 3 дугаарт гэх юм бол бид нар маллахын ажилласаа гаргаж ирж байгаа олдуруудаа яг олонний хэрэглээ болгох үүднээсээ merchandise бүтээгдэхүүнүүд гаргана. Тэр бүтээгдэхүүний орлогын 10-аас 15% бас өгөөж ирэх гэсэн үг. Тэгэхээр ерөнхийдөө хүн бол улиралтай л нэг юм тогтмол орлогын шугамтай болчихж байгаа л гэсэн үг л дээ. За Metaverse руу орох юм бол ямар ч үс NFT-г аваад орлого олох юм биш. Би тэрийг л ойлголоо. Баярлалаа. Баяртай. За олон улсад алдартай Crypto-гийн on-chain data дээр анализ хийдэг Chainalysis компани төлөөлөл Amcham event дээр ирсэн байна. За тэгэхээр Chainalysis гэдэг яад юу гэдэг компани вэ? Бас Монголын цэцэн дээр юу ихэ зорж байгаа вэ гэдгийг бүхэндээ тодорхойлцгаая. Hello sir. Hello, good to see you. Good to see you too. So I'm just interested in Chainalysis being a part of this event. So could you let us know what does Chainalysis basically do? Like introduction to your company. Chainalysis is a blockchain analytics company that is focused on building trust in cryptocurrency. So we basically analyze cryptocurrency transactions to ensure that we identify the owners of the wallet so that we can identify between the good people versus the bad people, right? Yes, and then we provide this information to law enforcement, to regulators, as well as to the private sector, such as cryptocurrency exchanges, wealth management people who wants to do cryptocurrency. Yeah. Interesting. It's great to know that what your company does, though. What about what attracted you to participate in this event? Like, is there anything interesting in the Mongolian crypto market? Well, we actually came to the Mongolian market through our partner Step Group. They showed to us the many wonderful projects that are being done here in Mongolia, but they also needed help in terms of educating the public, educating the governments in terms of how to regulate the space, what to look out for in terms of money laundering, in terms of creating a very safe environment for people to participate in. So we decided that we want to help
Mongolia. So we have been talking to the government, we have been talking to the exchanges here in Mongolia, helping to educate them what they can do to ensure, compliance, ensure that it's safe, they're not being involved in money laundering, and so then the public can start to participate in this and really be assured of the safety of this environment. Yeah. That's great to know. Then my next question is there like any benefit for retail investor, or Chainalysis only partners with the institutional investors? Yeah, we are really a B2B company. But it actually does help the retailers, because what it does is when they join an exchange or they participate in a cryptocurrency project, they know that they have the data to help them understand that this is not a scam, or this is not a money laundering platform, right? And so they can participate with trust, and that's what we want to do. We want to build trust in cryptocurrency. Yeah. So those companies who are partnered with Chainalysis provides the most trustful resources. Yes, that is correct. That is correct. Thank you for giving us an introduction to your company. Thank you so much for having me. Thank you. Transactions will be in seconds thanks to the Polygon chain. And there are more. Go simple, yet decentralized. Join Obortech. За Obortech компани CEO танилцуулгаас яриахгүй байж байна. За танилцуулгаа ер нь ингээд Obortech компани IO-снээс хойш нэлээд чимээгүй байлаа. Тэгээд энэ хугацаанд ер нь Obortech маань юу хийж амжуулсан бэ? Ямар газартай хамтарсан бэ? Тэгээд бид нар бол яг хөшөөний цаана бол маш олон ажлууд явагдлаа л да. Яг тэр болгон зарим нь бол бид нар мэдээлэлгүй байж болно тийм. Яг бид нар IO-снээс хойш одоо энэ албан ёсоор одоо маркетинг Монголд эхлүүлснээс хойш бол бид нар нэлээд хэдэн хүсэлтүүд бол ирсэн. Тэгээд хүсэлтүүд нь хэвшин дандаа яг энгийн компаниуд те бидний одоо хэлцээс уламжлалт компаниуд те. За энэ дотор нь ингээд лаа өдрүүлдэг компани байж байгаа те. Одоо импортын хүнсний бараа оруулдаг компани байж байна. За уул уурхайн компаниуд байж байна тийм. Тэгээд одоо бүр тэр тэгэл одоо сэтгүүлч нар хүртэл бид нар хандж байгаа. Бид нар бүгд нэг зорилготой. Тэр нэг зорилго нь юу гэхээр ерөөсөө итгэлцлийг яаж бий болох вэ? Бид нар ингээд олон талд юм аа. Одоо шинэ уул уурхайн компани 5 компани байдаг юм аа. Тэгээ нэг бараг ингээд ийш өргөдөг, нэг нь тээвэрд нь оролцдог, нэг нь зардаг, нэг нь авдаг, нэг нь дунд нь гэдэг ч юм уу тийм. За хүнсний бүтээгдэхүүн гэж бодоход тэндээс нэг явуулаа энд хэрэглэгч байдаг. Яаж итгэлцэд бий болох вэ? Блокчейн технологи энд одоо тус болж чадах уу? Хэрэг л асуулт байж байна. Яг энэ дээр бол одоо бид нар хийж байгаа зорилго угаасаа л энэ тийм. Тэгэхдээ одоо бид нар ярьж веб 3 буюу одоо public blockchain болохоор ерөнхийдөө бүх мэдээлэл нийл байдаг учраас яг нэг бизнесүүд хэрэглэхэд жоохон нэг төвхтэй юм. Мэдээллийн нууц гэдэг юм дээр жоохон асуудалтай байгаа. Бүх юм ил болж байгаа. Бидний хөгжүүлж байгаа болохоор нэг өсөндөө хосолсон буюу public болон хувийн одоо блокчейнийг хамтд нь хэрэглэж байгаа. Тэгэхээр нөгөө хувийн бизнесүүдийн хэрэгжиж байгаа мэдээлэлүүд нь хувийн орчиндөө байж идэг. Тэн дотроос public болох шаардлагатайг нь public-д хадгалж болдог. Тийм л одоо платформ хөгжүүлж байгаа. Тэгэхээр одоо яг бид нар ингээд янз янзын одоо сонирхолтой бид нар дээр хийж байгаа одоо хүсэлтүүд гэх юм уу те хамтарч ажиллах сонирхлуудаас зарим нэгээ дуудах. Яг зарим нь бол одоо яг бүрэн албан ёсоор юу болоогүй болохоор хэрэгжиж эхлэегүй байгаа учраас бас бид нар албан ёсоор мэдээлэхгүй байна л да. Гэхдээ яг одоо зүгээр тав хүн одоо зүгээр хуваалцгаад одоо чинь нэг мохны одоо яг бүрэн яг нийлүүдийн сүлжээг Монгол цогцоор нь байгуулъя гэж байгаа төсөл байгаа даа. Үүс төсөл гэдэг. Тэдний бас нэг сонирхолтой юм гэж байгаа. Биднээс нэг бүлэг хэсэг малчтыг нэг газар ингээд байлгачих, кластер маягаар хөгжүүлчих. Тэгээ тэн дотор явж байгаа бүх мэдээлэл солилцож байгаа. Тэр малыг нь хизээ вакцины хийлгсэн, хизээ ямар тайраас тэр хин гэдэг малчин тайрсан. Тэр ямар үйлдвэр очиад яаж одоо боловсруулж байгаа гэдгийг танаа системээр ингээд бүгдийг мөчөж байгаа. Тэгээ та нар ингээд мобайл ап гаргачих. Тэгм бол нөгөө малчид чинь мобайл ап дээрээс мэдээлэл оруулаад тэрийг малын хэмжээнд оруулдаг юм. Ингээд гэхдээ энийг бид нэр ямар нэгэн одоо төвлөрсөн систем буюу тэрүүр хиймэрг байна. Төвлөрсөн бос малчтан ч тэнд оролцоотой. Одоо дөрөв хэлжтэй peer to peer гэдэг тийм. Тэгээд нөгөө үйлдвэрч бүгд жижилдэгч оролцоотой ийм одоо арчилсан систем юм. Тэгээ ингэсний үр дүнд ийм систем болгочоор эцсийн хэрэглэгч хамгийн гол нь happy байх гэдэг байна. Тэрийг хараад тэр энэ бидний ерөөсөө эцсийн үр дүн тэр юм а гэж ярьж байгаа. Тэр энэ бол бас Тамирчлаа ерөөхдөө яг таны ярьж байгаа шийдлэр чинь болоод үгүй саяхан нийгмийн асуудал болсон махны асуудлыг шийдэж болох нь байна шүү дээ. Тэгээд лацлаа өмнө асуудал гээд эсрэгээр нөгөө нэг Obortech coin-ыг авсан ч юм уу одоо хадгалж байгаа зөндөө олон хүмүүс байгаа шүү дээ. Тэгээд smart hub гэдэг юмд орж ирвэл хүсэлт орж ирэх байхаа гэдэг найдвартай байгаа. Тэгээд саяны ярьсан хамтрал байна. Одоо энэ бүхэн хэрэгжихээр ерөөхдөө ханшинд яаж нөлөөлөх бол тэгээд smart hub гэж бас яг юу юм бэ тийм. Тий одоо ер нь тэр одоо токен одоо гэдэг чинь өөрөө smart дотор хэрэглэгддэг одоо бүх төрлийн янз янзын одоо зүйлүүд байгаа юм. Одоо чинь хамгийн гişin одоо энгийн зүйл нэхэд smart hub-ын төлбөр гэж байна.
хүн хэрэглээ гэж бодоход сарын хэрэглэгчээрээ сарын төлбөрийг байгууллагаараа төлдөг тийм. Тэр төлбөрийг төлөхдөө тодорхой нэлээд тодорхой дүнд нь токеноор дискаунтлаад төлбөрөө төлнө гэсэн. Нэгсэндээ токен ашиглаад тодорхой хэмжээнд төлөх юм бол илүү зүгээр мөнгөөр төлснөөс арай хөнгөлөлттэй байна гэсэн. Тэгэхээр тэр нь жоохон тодорхой хэмжээний инцентив маягийн болж байгаа юм тийм. Тэгээд тэрнээс гадна өөр одоо бид нар яг бүх юмыг тэр блокчейн дээр оруулаад платформ дээр оруулаад бүгд смарт контрактаар хоорондоо харилцаж эхэлнэ. Одоо ингээд манайс дамжирсан нэг юм ивент байдлаар ингээд бүх мэдээлэл нь өөрөөгөө хэрэглэж одоо би инглээ, би дэглээ гэдэг юм оруулаад идэх бас смарт авч. Тэгэхээр тэр болгон оруулж байгаа ивентээс хамаарат смарт контрактыг хэрэгжих нь. Одоо ингийн одоо амьдрал дээр бид нар гэрээ байгуулдаг шүү дээ. Чи ингэчих юм бол тэдэн хувийн чамд өгөө. Тэ мөнгө шилжээ гэдэг. Тэгвэл манай дээр тэрний оронд смарт контракт байх л тэ. Блокчейн. Тэгээд смарт контракт нь өөрөө дундын wallet-д нь тодорхой токеныг байршуулах нь тийм. Одоо бид нэр яаж байгаа обо токен ч юм уу тийм. Тэгээд гэрээний дүн тодорхой дүнд хэрэгжлээ гэж бодоход обо токены тодорхой хувь нь шууд смарт контрактаар ямар нэгэн 3 дахь чиглэлд оролцоогоор нөгөө талд орж болж байна гэсэн. Энэ бол нэг одоо бид нэр контракт бонус гэдэг хэрэглээ байна. Дараагийн хэрэглээ нь тэгэхээр яг одоо бид нэр тухайн хэрэглэгч нар бүгдөө тэр смарт контракт хэрэглэж болсон тохиолдолд ямар нэгэн одоо үйлчлэгээ бие биендээ үзээд одоо бид нар амьдрал нэг бартер гэж байдаг шүү дээ тийм. Байр зарж байгаа юм байраараа ингээд ярьж яг тэрнтэй адилхан обо токен ашиг надад тийм обо байна, чамд тийм обо байна. Би чамд ийм үйлчлэгээ одоо ингэ хүмүүс чинь платформ дотор хоёул ингэж ажиллах юм чи тэдэн обо дотор хоёул ингэ хөөж гэдэг юм уу тийм. Тиймэрхүү боломжууд байна. Дээрээс нь обо токеныг илүү reward байдлаар тэнд төр үнэхээр сайн одоо ажиллаж байгаа хэрэглэгчдийг шагнах байдлаар өндөр оноо авсан хэрэглэгчдийг бас обо токен шагнах гэдэг юм. Нэлээд олон хэрэглэн дуу. Яг одоохондоо нөгөө тэр хэрэглээ бол нэлээд одоо систем маань ингээд жигдрээд ирэхин цагт бол нэвтрэх учраас яг нэг одоо магадгүй үр дүн харагдахгүй шиг байж магадгүй. Гэхдээ бид нар одоо ингээ өчний цаана түрүүн ажиллаад байгаа гэдэг нь тэр юмны суурийг тавих гол бид нар одоо хичээгээд байгаа. Тэгэхээр суурийг тавьчих юм бол тэр бол тэгэхээр смарт хабнд хэрэгжих юм бол яг ингээд эргэлнээ аваад эхлэх нь шүү дээ. Тэгвэл смарт хаб гэдэг нь яг юу вэ? Смарт хаб бүр ингээнээр их юм бол ерөөсөл бизнесүүд хоорондоо харилцахдаа төвлөрсөн бус байдлаар мэдээлэл солилцдог тэр л орчныг хэлээд байгаа юм. Ерөөсөө тэр нь supply chain ч болж болно, logistics ч байж болно, түрүү сэтгүүл зүйч байж болно. Та одоо нэг хүнтэй ингээ хоёулаа ингээ ямар нэг байдлаар бизнесийгээ харилцаа хийж явж байна те. Тэгэхэд ямар одоо нэг захин платформ дээр хоёулаа харилцах. Одоо бол хоёулаа ингээ гэрээ байгуулаад цаасан дээр явах гэдэг те. Ахил захин платформ дээр харилцах ихээр хэн нэгний одоо байгууллагын системийн сервер дээр байгаа ч юм уу хэн нэгнээс илүү хамааралтай юм дээр хоёулаа харилцах гэдэг чинь. Одоо нэгсэндээ төвлөрсөн систем ERP системээр харилцах юм бол ерөөсөндөө танаа өмж байх гэдэг те. Тэгэхээр та өөрөө тэнд орсон мэдээллийг дураараа өөрчлөх технологи боломж нь байгаа байхгүй. Смарт хаб болохоор та нэг нode эзэмшээд би нэг нode эзэмшээ орчгоод тэр мэдээлэл өөрчлөхийн тулд битэрийн нode хоёулаа ажиллаж ийж тэр мэдээлэл өөрчлөгдөнө гэсэн. Тэгэхээр ерөөсө төвлөрсөн бус байдлаар бизнесүүд хоорондоо мэдээлэл солилцдог, харилцдаг тэр очныг л смарт хаб. За баярлалаа тамирчлаглаа. За. Саманоо гэлмээс эхэллээ. Юу одоо нэг NFT крипто сонирхож байгаа. Тэгэхээр өөрсдөө нэг судалгаагаа хийж чадахгүй хүмүүс танаа зүгээс яг ямар хөрөнгө оруулалтын боломжуудыг санал болгож байгаа вэ? За манай ORDA платформ болохоор ерөнхийдөө яг нэг бүх хүмүүс зориулсан оролцоотой арчилсан хөрөнгө оруулалтыг санал болгодог байгаа. Тэгэхээр яг энэ асуудал зөндөө гарч ирсэн лээ. Бид нэр өөр төрлийн хөрөнгө оруулалтыг санал болгоход та нар ягаа NFT санал болгох байгаа ч юм уу ингээд блокчейн дээр яаж хөрөнгө оруулах вэ? Жишээлбэл одоо ингээд залуу хүмүүс үгүй бол мэрэгжлийн хөрөнгө оруулагч биш, үгүй бол хоббигоор суртал биш бол нэг хүн дангаараа тодорхой яг өсөж байгаа NFT-г сонгоод ч юм уу те тэр нь яг бодтой юу эсвэл scam уу гэдгийг ялгаад дээрээс нөгөө real time value-га анзаараад ингээд дэшээ дошоо болохт нь те хөрөнгө оруулах айгүй хэцүү. Тэгэхээр бид нэр яг нөгөө хөрөнгө оруулалтын менеж буюу яг удирдлагатай санг санал болгож байгаа. Тэгэхээр яг л ингээд нөгөө сангийн нэгжээр худалдаж авч байгаа юм шиг худалдаад авна. Тэрийг нь болохоор бид нэр blue chip за эсвэл ингээд өсөлттэй авч байгаа metaverse-ийн геймүүд за угаал урлагийн NFT ч юм те тэрэнд нь ингээд хуваагаад солонгоруулад за тэгээ дээрээс нь гадаадын болоо дотоодын ингэж холж оруулаад тэгээ сар болгон ерөнхийдөө репорт нь явж байгаа. Тэгэхээр удирдлагатай санг хэрвээ гэхээр нэгийг авчаал ингэж хараад байхгүйгээр яг нөгөө үнийн өсөлтийг нь харжаад хэрвээ унах хандлагатай байх юм бол зараа шинээр худалдаж авдаг ч юм уу тийм. За хэрвээ ингэж зөвхөн нэг JPEG авсан тийм NFT-ийн байлаа гэхэд тэрийг арт нь одоо юу гэдгийг шинэ story дэвсэж өгөх үгэл тэрийг ингэж хүмүүс дийлэнх нь болохоор одоо copyright commercial rights-тайгаа хамт ирдэг. Тэгэхээр тэрэнд нь харуулаад үн цэний нөлөө өсгөх маягаар тийм удирдлагууд хийгддэг гэсэн үг. Тэгэхээр одоо энэ NFT болон энэ крипто хөрөнгө оруулалтын санал уу энэ хэдээс хэдэн насны хөрөнгө оруулах боломжтой бас оролцох доод хэмжээ нь хэд байдаг вэ? Бас дээд лимит гэж байд юм болоо? За
дээд лимит байхгүй яа. Тэгэхээр энэ чинь нэг open-ended буюу нээлттэй сан гэж авч байгаа. Тийм л хамгийн багаар оролцож байгаа нь $10, $25 гэх мэт ингээд тухайн сар болтоо апдейтлэгдээд явдаг юм. Тэр нөгөө хөрөнгөний портфолио нь өсөх хэрэг ихэд бол нэг жирэх нь өсөөд явна гэсэн үг байхгүй юу? Өсөлттэй байх юм, уналттай байх юм бол хямдарна гэсэн үг мэдээж хэрэгтэй. Тэр ямар сангууд тэр болгон тогтмол өсөлттэй байдгүй бас уналттай байдаг. Тэр насны хязгаарын хувьд бол ингээд бүр жоохон хөвгт бол мэдээж хэрэг эцэг ихтэйгээ эсвэл харгалзагчтайгаа мэдээж хэрэг хамтарсан гэрээ хийж оролцох боломжтой. Тэгэхээр дээд хязгаар гэж байхгүй. Хамгийн доод нь бол ингээд өөрийнхөө боломжоор $10-25 хүнд тэргээр оролцоод явж байна. ORDA-гийн тэгээд энэ NFT болон криптоос хөрөнгө оруулалтын сангийн бүтээгдэхүүнүүдийг хаанаас яаж худалдан авах вэ? Манай вебсайтаас судалж авч болно. Одоо эсвэл энэ QR кодыг ерөнхийдөө скан хийгээд эсвэл Play Store, App Store дээр ерөнхийдөө бүгдээрээ ихний бета тест хэлбэрээр орсон байгаа. Тэгэхээр улам сайжрахын ирээд нэг сарын дараа ч юм уу дахиад шалгаад үзээрэй. Тэгээд хинчээсэн ханаас ч гэсэн орох боломжтой байна. Баярлалаа. Баярлалаа. Different wallets, all the dev tools, fiat on-ramps and off-ramps. Other than that, we have a very strong network of developer ecosystem which helps create wonderful use cases on Polygon. So with that brief understanding of what Polygon does and how we see Web3, I will now very quickly move on to why. Hello, Arpit. It's great to see official representative of Polygon. Could you tell us what Polygon is, though? Thank you for having us here. It has been a great experience coming to Mongolia. It's a really wonderful country. So basically Polygon is Ethereum scalability solutions company. We have layer 2 solutions. We started with Polygon POS, then we are working very strongly in the zero knowledge solutions. So we in short we bring Ethereum to the world. Okay. So thank you for participating in this Amcham event. I was wondering, like, what Polygon is planning to do in Mongolia. What are the plans that are going to do in the future? So basically, for Polygon Mongolia, it has a really dynamic Web3 community, and I see great potential here in Mongolia in terms of the use cases that we can make, in terms of the startup ecosystem that can come up here, and we are seeing a lot of wonderful creative people here. We have been here for quite some time, so we see amazing potential, and we are just here to enable that. So at the end of the day, it's the community that creates. I think that would be it enough. Okay. Thank you. So Arpit, if there's like any interesting project that's looking for your funding, they should look for you, right? So there we have something called as Polygon Village. You can go and explore that. You will find more information there. Okay. Thank you for giving us an interview. Thank you so much for having me. Сайн байна уу? За, энэ Pulse гэдэг төсөл нь яадаг төсөл вэ? Web 3.0 блокчейнтэй хэрхэн холбогдож байгаа вэ? Та танилцуулж өгөөч төхөө. За бүгдээрэнд өдрийн мэнд хүргэе. Өнөөдөр бид нар ер нь бол Pulse дижитал судалгааны платформыгаа олон нийтэд ер нь бол тавиад байж гэн. Өглөө 10 цагт манай Polygon гэдэг нэртэй судалгааны платформ маань ер нь бол амьд болсон. За бид нар болохоор судалгааныхаа платформоор яг юу хийх гэж байгаа вэ гэхээр олон нийтийн мэдээлжүүлнэ, олон нийтийн оролцоог хангана, олон нийтийн одоо үзэл бодлыг бид нар хэмжин, илэрхийлнэ, мэдээлэл, түгээх гэсэн 5 ураатай явж байгаа. За тэгээд судалгааны одоо жишээлбэл үр дүн маань өөрөө хараад бус байх хэрэгтэй тийм үү? Тэгээд үнэн байх хэрэгтэй. Яг үүн дээр бол бид нар блокчейнтэй холбогдно гэж бодож байгаа. Яг тэгэхээр блок дээр нэг ингээ бичигдсэн хүний хариулт бол хинч тэрүүнийг оролдоод гаргаад одоо тэрүүн дээр бол ямар нэгэн үйл итгэлцэл байхгүй байна гэж бид нар харж байгаа. Тэгээ өнөөдөр бол веб 3 дээр бол энэ ивент дээр арга хэмжээнд дээр анх удаага олон нийттэйгээ харьцаад судалгаа авч байгаадаа баяртай байна. Тэгээ миний энэ одоо QR кодыг уншуулах юм бол та бүхэн манай Polygon гэдэг нэртэй вебсайт руу орох боломжтой. Баярлалаа. За дараагийн бүт маань Crypto.mn-ийн бүт боллоо. За Crypto.mn яг юу ихээр зорж байна доо бас ямар зорилгоор яах гэж үүсгэн байгуулагдсан бэ? Та бүхний өнөөдөр мэндийг хүргэе. Crypto.mn маань ерөөхдөө энгийнээр бол cryptocurrency буюу крипто хөрөнгийн талаарх мэдээллүүдийг хүмүүст хүргэх.
Тэгээд том мэдээллүүдийн нэгдсэн дата сан болох ирээдүйд одоогор болохоор зөвхөн cryptocurrency байгаа боловч ирээдүйд хугацааны талаарх мэдээллүүдийг эдний нэгдсэн мэдээллийн сан болгох ерөөхдөө зорилготой байгаа гэсэн үг. Энэ дээрээсээ үндэслээд Монголын хамгийн анхны энэ санхүүгийн зах зээл дээр байгаа санхүүгийн бүтээгдэхүүнүүдийн айгүй олон зүйлсийн big data буюу ийм том датаны нэгдсэн сан болгох зорилготой байгаад байгаа. Одоогийн төвшөнд бас нөгөө контент мэдээнүүд өгөөд хүмүүсээ илүү юу авах зорилготойгоор мэдлэгжүүлэх зорилготойгоор бас айгүй олон юмнууд хийгээл явж байна. Хэмжээнээс ингээ харах юм бол манай вебсайт байна. Ирээдүйн ерөөхдөө хүсэж байгаа, хийхийг хүсэж байгаа, зорж байгаа зүйлсүүд бас байгаа. За бид нар Crypto.mn талаар мэдээлэл өгсөнд баярлалаа. Тэгээд эгийн маань юугаа Crypto.mn гэдэг нэрэлсэн. Энэ бас гадны төслийн койнуудын мэдээлэл юм шиг байна тийм үү? Тэгвэл гадны одоо ингээд койны мэдээлэл одоо үнийн мэдээллийг Crypto coin market cap-аас авч болох байхад яагаад Crypto.mn-аас авах хэрэгтэй? Эсвэл зөвхөн Монгол coin дата юм уу? Бид гадны coin-уудын датаг нь болгоно CoinGecko-оос авчиж байгаа. Монгол датануудыг нь болгоно вебсайтаас crowd-аад авч байгаа гэсэн үг. Тэгэхээр юу гэхээр бид нар нэг Монгол хэрэглэгч нарт илүү ойрхон болгох гээд Монгол хүмүүст ямар төрлийн төлөвлөмж хэрэгтэй байгааг нь бас илүү шингээж өгч байгаа учраас манайхлаа орол бас илүү ашигтай байж байна. Одоо жишээ Монгол coin руу хөрвүүлэх гэж байгаа. Одоо бид нэр watch list гэж нэмж байна те. Бүтээгдэхүүнүүдийн нэг Монгол хүмүүсийн зан арашин төлөвшөл те. Тэднэрт илүү зориулж байгаа учраас илүү ойлгомжтой болов гэж бодож байна. All in one платформ бүтээх гэж чиглэлээ л да. Free Green Index гэдэг те. Айл болох simple to use байх гал. За танилцуулга өгсөн яг баярлалаа. Баярлалаа. Та бүхэнд ярьсан авсан баярлалаа. Subscribe. За дараагийн орж иж байгаа цочлогоо бүүт маань Himan гэдэг NFT collectibles-ийн бүүт байна. За Himan төсөл маань юу гэмээр санал болгож байна? Ямар давуу талтай байх вэ? За тэгэхээр та бүхэн нэрнээс нь анзаарсан баг Himan гэдэг. Himan бол манай NFT collectibles анхны авсан дүр бол эртний Неандертал хүмүүсийн дүр байгаа. Энэ бол 70,000 жилийн өмнө энэ ертөнцийн дээр одоо Homo sapiens Неандертал хоёр зэрэгцээ орж жагаад Homo sapiens ялсан гэж үздэг. Ялаад Homo sapiens өнөөдрийн хүмүүс өссөн бол бид нар бол Неандертал ялагдаагүй маа. Цаашдаа хөгжөөд илүү биднээс дээр ертөнцийг бүтээсэн Himan-чууд үүссэн гэж ингэ зохиолоо явж байгаа. Тэгээ манай төсөл бол ерөнхийдөө бол багцлаад үзэх юм бол дөрвөн хэрэглээг NFT эзэмшдэг гэж байгаа. Нэгдүгürt бол мэдээж санхүүгийн хэрэгцээ. Энэ бол дижитал хөрөнгө учраас эзэндээ одоо ямар нэгэн санхүүгийн үр ашиг өгөх ёстой. Энэ үнэт хөрөнгө учраас энийг барьцаалж болдог байх ёстой. Төргөн хөрөнгөө эргээд гаргаж авдаг байх ёстой ч гэдэг юм уу те. Эсвэл бас өөр крипто хөрөнгүүдийн эзэмшигтэй бас энийг ашигладаг байх ёстой гэдэг. Энийг бол бид нэр одоо хөтөлбөртөө бол high bank гэсэн юм багцтай хэрэглээ болгож багцлж оруулж ирсэн байгаа. За хоёрдугаарт high fund гэж одоо багц хэрэглээ байгаа. Энэ бол мэдээж та өдөртний ажил амьдралаа зохицуулангаа бас энэ дэлхийд үүсэж байгаа олон томхоо асуудалд бодит хувь нэмэр оруулах. Нэгэсэндээ манай төсөл хоёр дахь одоо арилжаан дээрээс авсан тодорхой үеиг одоо fund high fund одоо бүрдүүлээд тэрийгээрээ жилд нэг одоо даваа системээр NFT эзэмшмээ сонгосон төслийг буюу одоо ч магадгүй Украины өнчүү хүмүүсийг одоо боловсролтын хөрөнгө оруулалт ч юм уу магадгүй эсвэл дэлхийн дулаарлалт одоо тодорхой бодит төслийг санхүүжүүлдэг ч юм уу те Himan-чууд одоо ажил амьдрал карьераа өнгөө бас энэ дэлхийдээ сайн сайхныг бэлэглэх энэ багц хэрэглээ байж байгаа. За гурав дахь том хэрэглээ бол мэдээж бодит ертөнцийн хэрэглээ. Himan-чууд хамтдаа одоо Himan fan клубээрээ дамжаад уулздаг, бизнесээ ярьдаг, янз бүрийн сонирхолтой ивент арга хэмжээний зохион байгуулалт энд оролцдог тасалбар нь байх болно. Дээр нь магадгүй монголчуудын юм өвөрмөц содон одоо дуу хөгжим, өвөрмөц содон хувцас хэрэгслүүдийг орчин үеийн одоо хэлбэр одоо юун чингээснээр одоо хүлээн авах, худалдан авах юм мерч бүтээгдэхүүнийг авах боломжтой. Мөн Монголд нэг удаа болох одоо Himan фестивалыг жилд нэг удаа зохион байгуулалт оролцох боломжтой. За дөрөвт хэрэглээ бол мэдээж та бүхэн мэдж байгаа Metaverse хэрэглээ. Himan-чууд мета ертөнцид хэрхэн яаж уулзах энэ боломжийг бидээс бүртгүүлж ингэж ажиллах болно. За баярлалаа төсөө танилцуулсан. За маш их баярлалаа. Та бүхнийг бас энэ NFT блокчейн технологийн талаар олон нийтэд маш одоо сонирхолтойгоор ингээд мэдээлэл өргөдөх танаа хөндлөнд маш их баярлалаа шүү. Амжилтсэ. За манай энэ Amcham event-ийн талаарх Влогийн хүлээн авч үзсэн та бүхэнд баярлалаа. Ерөнхийдөө гадаадын маш том төслүүд болон компаниуд энэ ивент дээр иж оролцлоо. Та бүхэн ч гэсэндээ дараагийн энэ төрлийн ивентүүд дээр ирээрэй гэж урьмаар байна. Миний хувьд энэ гадаадын том дөнгөж зөвхөн нийтлээс уншижсэн төслүүдийн төлөөлөлтөд уулзах нь маш
үндэс хэрэглийг төрүүлээ бас дээрээс нь хүмүүстэй ярилцах гэдэг нь миний хувьд болгоод маш том чаленж байлаа. За юу ч гэсэн чаленжийг авахгүй чадлаараа олдлоо. Тэгээд ер нь хэрвээ Монголын төслүүд маань зорж явах юм бол гадны байгууллагууд одоо энэ том компаниуд та бүхэндээ уулзаж хүлээн авахд та бүхний материалыг авахд үргэлж бэлэн байдаг юм байна. Тэгээд юунаас ч айлгүй иймэрхүү ивентэд оролцож бас төслөө танилцуулаар гэж та бүхнээс хүсье. Баярлалаа. Баяртай.